За юуны өмнө өнөөдөр бих баярдаа одоо хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. Манай урилгыг одоо хүлээж авч хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа найздаа. Урсанд баярлалаа. За тэгээд найз нэг ийм бодоод ийм 50 жилийн ойд зориулсан ийм подкаст нэвтрүүлгийг эхлүүлж байгаа юм. Тэгээд энэний зочин өмөрт миний найз одоо урагдаж ирсэн байна. За урсанд баярлалаа. Өмнөх дугаарыг үзсэн тий. За гоё юм хийж байгаа юм байна гэж бодсон. За эхний асуулт бол за ойдлын цехээс нь эхлээд асууя. Яаж явж байгаад энэ ойдлын цех нэгээд тэгээд танай ойдлын цех чи одоо яг юу ойж ийн гэл энэ асуултаас компенза ойд байгаа шүү дээ тий. Найз нь бол харсан. Тэгээ бас очиж аваа. Тухайн үед авч ирсэн яг коронавиг үед танахаас би очиж авч ирсэн билээ. Тэгээд тэр талаараа гоё хуваалцаач. Яг гоо бүр анхнаас нь ярил ер нь бол яагаад заавал одоо бизнес их болсон гэдээ ярил бас зүгээр хэлтэй. Тийм. Би ч өөрөө гогт ажилладаг байсан шүү дээ. Гогт ажилладаг гэж жаад ажилласаа гараад тэгээд ер нь яг юм тийм ажил хийх бол ер нь болж өгөөгүй л дээ. Ягаад ч энэс нэг илүү юм хийчих юм шиг санагдаад цаанасаа бүр дуудаад гэх юм. Тиймэрхүү. Тэгээд 2017 онд өөрийнхөө компани үүсгэн байгуулад тэгээд энэсэндээ гокос гарсан гэсэн үг шүү дээ. Гокос гараад ховын юм хийгээд тэгээд юу компани ч гэсэн байгуулж байгаа. Тэгээ байгуулад тухайн чинь бас их нэр төр юу яагаад урдаас хятадаас нөгөө одоо санаж байгаа бол нэг үдээс хүүхдийн үдээс тийм одоо нөгөө хүүхдүүдийн ном хамгаалах тийм ном дэмжих юмнууд гэл юм жижиг сэжгнүүд оруулж ном дэмжих дотор хэлэх тийм уловчнууд уловч за. Тиймэрхүү юм яг оруулж ирж одоо зараал тэрүүгээр амьдралаа хоёлаа өнөө маргаашаа болгоол явж ирсэн. Тэгээд 18 онд тэгээ яг тэр хооронд би чинь бас нэг юу байдаг компаниураас нэг гаднаас нэг жижиг сэжиг тоног төхөөрөмж оруулж ирээд нэг хэдэн компаниудад нийлүүлцдэг хэмжээний байсан. Тэгээд тэр яг залгаал явсан. Тэгж жагаад 18 онд оюутлахад юу яагаад нэг удаа юм тусгай зорилтын комбинзоны ханган нийлүүлэлт сонгон шалгаруулъя. Төслөө бичээд ороод ирээ гэд. Тэгээд нөгөө дотоодын компаниудыг өршөлтүүлсэн шүү дээ. Тэгээд яг тэрэнд нь манах орж үзээгээ тэгээд нэг комбинзоныг анх судлаад ингээ явсан. Тэгээд тэр хэдэн он байсан бэ? 18 он. 17 онд ажилласаа гарсан байсан тий. Тийм тэгээд 18 дараа 18 онд. Тийм 18 оноос судлаад тэр чинь ингээ сонгон шалгаруулалтанд тэргээл ингээл явсан. Тэгээд тэр үед нь болохоор бид тэр ч өөрсдөө ойдлын талаар хоёр наач явахгүй юм шүү дээ. Тэгээд өөрсдөө гэртээ нэг жижиг ойдлын машин аваад тэрүүгээр өөрсдөө одоо нөгөө прототип гэдэг шүү дээ. Загвар ойж үзээд урдаас бас нөгөө материал энтрээс судлаад компаниудтай холбогдоод тэгэл ер нь явсан. Тэгээд яг оюутлын тэрэндээ шалгарч чадаагүй л дээ. За. Чадаагүй ч гэсэн ерөнхийдөө дотоодын зах зээл бол нэлээд том байсан. Одоо ганц оюутлахаар тогтохгүй. Ер нь бол одоо Эрдэнэ төлөвлөөр 5 толгой за одоо босод уул уурхайн компаниуд хүнд машин механизмын одоо засвар сэлбэг үйлчлэгээ худалдаа эрхэлдэг компаниуд ер нь бүгд амар хэмжээгээр хэрэгэлдэг байсан байхгүй. Тэгээд ер нь бол зах зээл ингээд жоохон потенциал одоо боломжийн юм байна гэж олж хараад тэгэл хоёлаа эхлээл хоёлаа өөрсдөө ойдог байлаа. Тэгээд дараа нь тэгэл ойдлчид ажилд аваад ингээл яваал. Тэгээд ингээ одоо надад бол түүх зургнууд нь байдаг л дээ. Гэртээ ойж исэн зургнууд нь тэгэл анхны одоо борлуулалт хийсэн тэргээл. Тэгээ хамгийн анхны борлуулалтыг юу байсан шүү дээ. Хөдөө аж ахуйн сургуулийн оюутнуудад зарсан шүү дээ. Хамгийн анхныхаа борлуулалтыг. Тий 300 ширхэг. Ивент тэтгэгч байгууллага Lemon Bakery. Аеко Цэврос. Идэр баялаг хариуцлага төвцөөс компани. Таны тавилга. За одоо танах яг хэдэн ажилтнтай би нэг анх яг танах ингээд манай фитнес нэгдсэн шүү дээ. Манах л гэдэг. Би ч одоо роялыг айгу өмчлөөд идэх хүн шүү. Манах гэд. За манай Бэко бол үүсгэн байгуулагч юм. Тэгээд хоёулаа фитнесийн талаар дараа ярий. Фитнес дөнгөж нэгдээ танаа одоо ойдлын бүсгүүчүүд ингээл амар олуулаа ирээл би багш байсан шүү дээ. Божигнаал ингээл өстө заал дүүрэл айгуу гоё уур амьсгалтай байжсэн. Тэгээд нэг 10 гаруй бүсгүй хийсэн шүү тий. Тий манайх ч яг одоо нэг 14 хүн байна. Тий яг би өөр ороод 14. Тэгээд бусд нь бүгд эмэгтэйчүүд шүү дээ. Манайх ч 13 эмэгтэй. Тэгээд тэгэл ерөнхийдөө яг манайх ч тэгээд
борлуулалт бол одоо Улаанбаатар руу шууд нэг компанитай гэрээтэй дандаа тийш өнөөлүүлждэг. Эрдэнэ үйлдвэрийг өөр наах их горилдог байсан. Тэг Эрдэнэ үйлдвэр бүтээгүүлдэг чадаагүй. 18 оноос хойш 19 оноос хойш ер нь тэгэл гуйгаал говшаал аваач гэл ингээл явсан. Тэгээ гок нэгч аваагүй. Яг тэгжээс чи 20 онд ковид гардаг. Бүр азны юм болсон. Тий, ковид гараад яг дотоодын үйлдвэр манах ганцаар. За компензо үйлдвэрлэдэг үү? Байдгүйсэн. Байхгүй. За. Тэгээ бид нар чи 18 19 онд ерөнхийдөө үйл ажиллагаа чигдэрсэн. Татаа авалтын шугам тоочны тодорхой болцсон. Түүхийд нь бүгдийн ингээл асуудалгүй татдаг юм болцсон байсан. Тэгээ яг хуу тэр нөөц айгүй баг байсан. 20 мянган ширхэг комбинзоны материалт. Тэгээ байжсэн чи ковид гараад хятадууд ч өөрсдөө материал экспортлохоо бүр тас зогсоогоод. За Монгол улс яг комбинзоны хомсдолд ороод тэгсэн. Яг тэр үе. Тэгээ манайх яд нэг Улаанбаатарын компанид гэрээтэй байсан. Өөр газар руу борлуулж чадахгүй. Тэгэл нөгөө компани руугаа тэгэл өгдөг. Яг тэрний хажуугаар оюутлогоос бас гуйлт орж ирдэг. Захиалга. Тий. 100000 ширхэг өгчдөг. Манай дээр 20000 ширхэг л аваад. Тэгэл за оюутлогоо яванда тэгэл бас авах байлгүй дээ. Тэгээ одоо ингээ хүнд цагт нь бид нар бас ингээ тэгээ тэр үе чинь бол комбинзоны үн амар өссөн шүү дээ. Тэгш огцом даавал 3 мөрөн угс орсон уу? Тий, нэг ширхэг бараг чинь 30 40 мянга хүрээд тэгж яхад манай 100000 төгрөг зарчихсан байхгүй. Улаанбаатар чинь бүр амар болцсон. Ширхэг бараг ширхээр нь зардаг. Манайх шиг 100000 интерьер нь бол үүдэх газар байхгүй шүү дээ. 5-10-аар нь авалаа үгүй л болгээл тэд нар чинь бараг ширхэг 50-60 мянгаар зардаг гэсэн үг шүү дээ. Тийм байсан үед бид нар тэгэл яг уу за цаг үе хүнд байгаа том уурхаанууд бас зогсож болохгүй гэдэг үндслээр ер нь бол тал засаж байгаа шүү дээ. За дараа нь толгойтойгоо найзалчих гэдэг. Тийм дараа нь биднийг бол мартахгүй байх одоо ийм хүнд үед нь бид нэр гэж байгаа юм чинь. Тэгээ оюутлахад 100000 өгөөд цагдаа ерхий газар тус нэг 3000 өгөөд. Тэгээд гок бас гуйж орж ирээд. Гокийн хангамжийн хилцэн дарах чинь бүр өөрөө над руу залгаад ингээ авъя. Тэгдэг байхгүй. Одоо би ингээд та нарыг ингээ яаж байгаа юм чи өстой ковид ингээл дуусчил тараа тэгээд дараа нь танах хэвээр дахиад авъя штеп юм аа штеп. Паналдан гот нь за. Нэрэл тим юм болов гэсэн. Тийм тэгэх л байлгүй дээ гэж дээ. Тэгээд би чи яг нөгөө хотынхоо нөгөө компанид бол өгдгөр өгчөө тэгээд ер нь бол нэг босоо том уурхаанууд руу тэр хотын компаниас гуйж байгаа байхгүй. За эднэр ингээд байна бид нарт өгч. Тэгээд дараа нь бас борлуулалтаар дэмжүүл зүгээр мөгөр гэж дээ. Тэгээд өгсөн, тэгээд ковид дууссан, тэгээд бүгд бай. Одоо хүртэл нэгэнтэй ч контакт байхгүй. Гок руу нэг ихч тэрнээс чадаагүй. 20 оноос хойш тийм чинь 6 жил. Тэгээд би ер нь гокт яг энэс болоод ер нь жоохон дургу. Орон нутгийн үйлдвэр дэмжих хэрэгтэй шүү дээ, тий. Дэмждэг ийм нэг тусдаа юу байгаа юм билээ шүү дээ. Одоо ийм санамж бичиг аймагт тэр чинь яг санамж бичиг байхгүй юу? Тийм тэрнээс цаашаа бол биш. Тийм цаашаа яах юм ямар ч тодорхой бус тийм зүгээр бүр алавдлага орон нутгийн үйлдвэрүүдэд та нар дэмжин шүү гэд аймагаас ингэдэг нөгөөдөлн за дэмжээ гэждэг. Тэр нь цаанаа бол ямар нэгэн хуулийн гаргалгаан тэр байхгүй. Би одоо юу гэдэг ингээл амар гомдол ингээл явангуут та нар одоо төрийн чир нөө бараа материал худалдаа авах тендерийн уншилтаа. Тэгээ хуулийн уншилтаа тийм тэн дээр чи одоо бүх юм чинь байж байгаа шүү дээ чинь. Бид нэр одоо ингээд шударгаар сонгон шалгаруулаа л аа. Тэгмээд оюутлогоо ч юм бол тэгдэг байхгүй. Оюутлогоо ч өөрөө ХХК төрөмжд бус гэд явчихаар тэд нэр хинээс авах өөрсдөө шийдчихэж. Тэгэхээр тэд нэр өөрсдөө яаж нөхөр та нар өмнө говийн иргэншилтэй тийм компани байх юм бол бид нар та нараас юу ч хийсэн авна. Та нарыг заавал дэмжинэ. Тэгээ одоо оюутлогын тендерт бас би ер нь орж үздэг л дээ. Тэгэхээр эхлээд одоо тэр өмнө говьд үйлдвэр байна уу? Тэр чинь бүр ингэж байгаа. Эхлээд одоо юунда байна уу? Тухайн сумандаа байна уу? Радиусаараа. Тий, сумандаа байна уу? Сумандаа байхгүй бол аймагт байна уу? Аймагт байхгүй бол Монголд байна уу? гэж хэлээ. Тий, Монголд байхгүй юм байл. Тэгэл ер нь бол нийтлэг зарладаг бүгдэнд нь зарлаж байгаа. Гэх чинь. Тэгэл хэрвээ зөв одоо яг тэр суманд нь очиод үйлдвэрлэх юм бол ер нь тэгэл боломж байна л гэсэн үг тий. Тэгж дэмжиж байна л гэсэн үг. Тэр чинь дагаа тэгэл одоо яг энэ үйлдвэрлэл хийгээд ажиглаж явах тийм гэж байгаа. Одоо үйлдвэрлэл чинь өөр ингээл яг туршлагажаал яваад байдаг байхгүй. Яавал энэ илүү гоё сайжруулах уу? Яавал улам сайн болох уу? Энэ системийг яавал улам ингээ одоо боловсронгуй болох уу? Яавал стандарт авах уу? За тэгээ бүр алсын хараа бол яаж экспортод гарах уу? Дэлхийд яаж өрсөлдөх үүдээ бодлоод орж ирдэг. Тэгээд би бол зөв гокийг одоо харж байгаа зүгээр нэг эрдэнтийн хэдэн үйлдвэрүүдийг хооронд нь алцуулаа хийчих хэрэгтэй.
За комбинзон та нар үйлдвэрлэдэг гэхдээ. Одоо ажлын хугацаа өөртөө оёдлын цех нэх биш заяа. Тэгэн гутаа оёдлын баахан юм цехүүдийн донд та нар одоо ажлын хувцас оёод манад нийлүүлээ. Тэгээд та нараа сонгож шалгаруулъя. Гэ эднэр хооронд нь алцуулаач хэрэгтэй. Үнээр нь ч тэр чанараар нь ч тэр хооронд нь алцуулаад тэгэл цааны 3 4 компани байгуулагдал нийлүүлдэг боллоо. Энэ дундаас аль өөрчлөгдөж шинжлэгдэж чадсан те одоо бүтээгдэхүүний өмнө хямдхан мөртлөө чанартай ойлгож чадсан. Зах зээлийнхаа хуулиар л явчих чинь те. Тийм компаниуд нь нэгдүгээрт үлдэнэ. Хоёрдугаар тэр нь дараагийнхаа маа ботхоор за GoCron гэдэг болчлаа. Дараа нь одоо Монгол улсын хэмжээнд ирж ирлээ шүү дээ. Тэгээ одоо улсын хэмжээнд чанар нь танигдаад гараад ирэх юм бол олон улсад ирээд эхлэх байхгүй. Зүйтэй. Тийм. Тэгэхээр би бол зүгээр эндээс одоо яг зүгээр манай хуулийн дээр нэг засвар хийчихээсэй гэдэг юм тэр үндэсний үйлдвэрлэл гээч юмыг жоохон боддоор нь дэмжих хэрэгтэй байна. Яг тэгээ одоо 10 хэдэн хүн ажиллалаа. Тэгээ жилээс жилд ер нь бол юу буурж ин л да борлуулалт. Багсаал байна уу? Тий ер нь бол буурал байна. Тэгэл манайх чинь тэгэл баг нэг юу ганц нэгээр бас нөгөө хүмүүс бас ер нь бол ингээд алсаар бол за нэг доот нэг 20 аялалчтай байгаад гэхэр чи үйлдвэрийн хүчин чадал нь бол 40 хүн ер нь байхаар багтаамж бол байгаад байна. Гэтэл тэгээд ерөөсөө одоо ковидоос хойш хүн нэмэгдэхгүй байна. Нэмэх боломж байхгүй. Борлуулалт байхгүй гэсэн. Борлуулалт багасаад байгаа учраас тийм багасаал бүх юм танагдаал байна л гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт одоо ковидын дараа чинь тэгэл хөлтөө болгоно урдаас коммент зооруулж яг яах гээд байна бэ? Тэгэнгүүт ковидын жилээр бас хятадууд ч нэг өөрсдөө амар хэмжээний нөөц коммент зоорлуулсан. Тэр одоо хадгалах хугацаа дуусгаас өмнө гялц зарыг л Монгол руу чинь шахлаа штэ. Айгүй хөлсөд штэ зах зээл дээр нь тий одоо тэр их нөөцийг одоо өнгөө хайжээснаас зүгээр 1400-оор чсэн Монгол руу зарч. Тэгэл наашаа ороод ирэн бид нар ч үгтэй нартай ч өршлөгд асар хүнд байна чи. Түүхий дуртаас авч байгаа. За тэгээд ингэсэн биш дээ. За. Яриг тасалчлаа уушлаарай. Зүгээр. Яа тэгэд яг комбинзоны үйлдвэрлэлийн тухайд ярихад бол юм. Үнэхээр гоё юм. Ярихад журамтай, сонсгож журамтай. Яг коронавигийн өмнө бас хийсэн биз дээ, тий. Би ч яг ингэсэн шүү дээ бас нэрээ. Хоёулаа ингээл хамтран ярилцаал явж. Би ч бас яг коронавигийн өмнө одоо ийм хөдөө аж ахуйн хүнсний одоо салбарт ажиллаж байсан байхгүй. Тэгэл хүнс чинь бүүн болсон л доо. Тэгээ хүнс түгээхэд бол комбинзон өмсөх хэрэгтэйсэн байхгүй. Тэгээ би өөртөө комбинзон хайж гүүж явж хагаад динжид гээд нэг газар байна гэж очсон. Тэгээд тухайн үед би чам мэдээгүй бэк хийх гэж мэдээгүй. Ямар ч хэлсэн гойж байгаа л ингээл аргалж ивэлж байгаа нэг юм аваад явж исэн. Баахан ингээл нөөцлөл. Тэр чинь нэг 2 3 өдөр өмсөд бас урагдчихсэн нөгөө би чи гүрүү шиг хийгээд байгаа юм чинь. Тэгэн ш. Тэг. Тэгэл л өстө манай энэ Эрдэнэтэд ийм комбинзоны үйлдвэр байгаа юм байж тэгээд дотроо баярлаад бүр ингээл аваад дахиж уцтаж аваад ингээл тийм чинь бэкийн үйлдвэр байсан юм байна. Монголда ганц байсан юм шүү. Тийм байна тий. Би ч бүр амар атстай байсан биш тэр үед. Тэр айгүй сонь зөө. Одоо манайх чи оюутлахаар өгөх гээд ер нь анх үйлдвэр байгуулсан гэж ярьсан шүү дээ. Тэгэн гут оюутлахаа чинь бол 19 онд нөгөө компани байгуулаад тэр үйлдвэрээсээ байнга авдаг болоод манайхтай бүр ямар ч харилцааг болчихж байгаа байхгүй одоо та нар уучлаарай ингэ шалгарсангүй манайх манлаа сумд одоо ийм үйлдвэр баригдсан одоо эндээс авна гэд. Тэгээ ковид гарсан чинь манайхаас авдаг юм сонь байхгүй. Тэр бас аягүй сонь. Би одоо тэгээ тэр бас бодоод тэр үйлдвэрээс авахаас яачаад идэв гэж бас бодоод тэгээ за. Одоо зарж л байгаа юм чинь тэгээд баяртай л хэсэл та. За яран дундаас нэг асуулт урган гарч ирлээ. 17 онд Гокос гарлаа гэдэг чинь тэр үеийн одоо сэтгэл зүй тэр үеийн одоо энэ хараа тэгэл одоо хүнд байсан биз бас нэг юм эргэлзээтэй өстэй. Гок ч юм бол бас амьдралын тодорхой юм айд сүйцэг бол далд хийчихэж санхүүгийн асуудлыг те. Тэгэл одоо тэрнээс болоод бизнес хийя гэдэг ийм сонголт шийдвэр бол бас хөв хүний нэлээд юм чансаас шалгасан юм эргэлзүүлсэн асуудал байх болов гэж бодод байна л да. Тэр үе чи би бас Гок чинь 5 жил ажиллаж 12-оос 17 хүртэл ажиллаж байгаа. 5 жил гэдэг чи бас урт хугацаа шүү дээ. Тэгээд яг 3 жил ажиллаад тэгээд сүүлийн 2 жил тэр нь бол яг нэг юм ажилд айгуу дургүй явдаг болчихсон. Шантарцсан. Ер нь л дотроо энэ миний байх хэвээр газар биш гэдэг. Дуудлага сүнс нь өөр. Тийм бодол байн гарч ирээ. Тэгээд ер нь бол яг нэг ингээл өглөө болгон автобусандаа ингээл яваал. Тэгээ орой ингээл буугаалт. Одоо уулан дэрэл бүтэн өдрийг өнгөрөөж штэ. Тэгээ гадуур дотор явах ажил төрөл харьяан дэрэл ингээл хамаг юм хийж байгаа байхгүй. Нэг талаас. Одоо нөгөө талаас бол одоо ингээд
миний яг байх ёстой газар биш гэдгийг бүр яг мэдрэгдээд байсан. Цаанаасаа л хүртэл. Одоо байгаад ийсэн бол яах чинь те. Тэсээд ийсэн бол бас тэс чадахгүй юм бол тэсэл вэ. Тэгэл яг тэгж ирсэн. Одоо манай найз бас ярьдаг. Тэгэл хэрвээ гогт ингээл жоох удаад байсан бол ер нь тэгэл одоо тэтгэврээ хүлээгээл тэгэл гүрий чинь тэгэл. Тэгжээс. Тэгээд яг яа тэгээгүй л дээ. Би тэгж удаан бол тэгж ажиллаж чадхааргүй л шин. Тэгээд надад яг чи нөгөө цалингаас цалингийн хооронд ингээд явах. Нөгөө талаараа мөрөөдөл амар тийм том ч юм. Гой машинмаар байна. Гайтайхан амьдрмаар байна. Хүүхдүүдээ гадаад дотор сургалт ингээд явцдаг болмоор. Үйлдвэрээр карьер хөөгөөд ингээд цехийн дарга болно гэ явахаар миний яг би яг тийм төрлийн биш байхгүй. Хүн гуугаад яа царайлдаа ха намайг ингээд ийм болгодог өчгээд явах. Тийм тайп юм. Ерөөсөө биш. Одоо би чинь нүүхтэй хүртэл би хүн гойж чаддгүй шүү дээ. Одоо гэр ингээл байр мараад ингээд солил нүү штэ. Хүн гойдгүй штэ. Гойж чаддгүй. Манай бек нэрлэхүүлдэ. Тэгэл өөрөө нүцээр агаал дуусна. Хүн гой штэ. Хүнд төвгөөд яах юм ч гэж боддог. Ер нь хүн гойж чаддгүй юм байна. Тэгэл ер нь нүцээр агаал. Одоо тэр фитнесийн засварыг чинь ч бас ярьдээ штэ. Тийм оргил тэр бол хоёулахнаа эсээр агаал. Нүцээр агаал дуусна тэр. Тэг би нэг хальт орж ирэл гараал ингээл би нэг 3 төхөөрөмж угсарсан уу яасан те. Тэгээ нэг 2 өндөр дүүттэй очижсэн шүү дээ би чинь. Тэгээ нэг анхны нэг зам амар хүнд хийсэн тий. Тэгээ би чи өөрөө нөгөө хүн гойж чаддгүй болох тэр яа тэгэл оргилыг тэгчихсэн. Нэг 2 хүн дуудах найз мэт зүйл дуудчихгүй дөө. Тэгээ өөрөө бол нэрлэж чадахгүй. За ингээ фитнесийн яриа руу орчлоо доо. Одоо тэгээ за фитнес яагаад анх нээх болов шалтгаан тий. Гэхдээ ер нь бол бодоол яриад явдаг байсан шүү дээ. Би чинь тий дотроос гадагшаач ирдэг. Би ер нь фитнес нэнэ гэхэд яриад хүндэнд яриад. Яа тэгэхээр ер нь бол ярьж явсан ажлууд яач тийм үү? Хүмүүс ингээд дамжаад чихнэнд ингээд яваад одоо оргилтой хамтрах болсон ч бас тэр шүү дээ. Зүгээр ярьж заал ахын нэг фитнес нэт юм уу гэж бодоод байна уу гэдгсэн. Өө тийм байхад хамт нэг хүн. Тэгээ. Ер нь бол ярьж явах тийм буруу юм байхгүй. Яа тэр би бол зүгээр тэгж бодсон. Тэгээд ингэж одоо хам дамжаад яваад байсан ч гэсэн тэгэл эргэл бихээ нэг юм яриад байсан шүү дээ. Чи тийм их ч бол цаатахтайгаар ч уулзаач гэхэд юм уу те. Тэгж байгаа бизнесийн партнерууд одоо хамтрагчууд айгүйх гарч ирдэг шин бизнесийн саналууд гарч ирдэг. Тийм одоо саналууд орж ирнэ те. Гэх мэтчлэн байдаг. Ер нь бол яриад явж исэн. Тэгэл яг ярьсныхаа дагуу хийнэ гэдгээрээ хийсэн. Тэгэл нээсэн тэгэл явсан л дээ. Би бас мэднэ л дээ. Бекиг одоо анх фитнест анх байж хат. Би тэр хоёулаа ч бол фитнест анх танилцчихсан шүү дээ. Нэг харсан ч гэдэм үү те. Тий. Тэгэл хангард дээр шүү дээ те. Тэгэл тэр үед бол тэгэл бид нар бол сайхан цаг үе байсан. Тэгээд заалмаал голдгүй үе байсан. Тэгэл хангардынхаа нөгөө дүүшинд ороод тэрэндээ ингээд бүр дасцсан. Одоо бол бид нар чинь ингээд бас нэг хүн гэдэг амт чинь муухай юм а те. Ингээд төвшөө ахих тусам тэрэндээ дасаад буцаад ингээд одоо ус цасанд орохгүй удаа олон хоног байж чадахгүй ч гэдэг юм уу те. Ийм болчт юм байна. Тэгээд одоо Эрдэнэтийн залуучуудын өмнөөс юутсан баярлалаа. Одоо үнэхээр гоё фитнес нээж өглөө. Тэгээд би ч одоо дотроо баярлж явдсан шүү дээ. Ингээд гоё фитнес нээгдэл айгуу сайхан ингээд яваал. Тэгэл хамт орлон уур амьсгал гээл манай фитнес ч бол их гоё уур амьсгалтай шүү дээ. Тийм. Ер нь фитнесийг чинь бас өөрөө яг хуу фитнесээр хичээлдэг сонирхож яадаг гэж харсан. Нөгөө талаас яаж юм гэхээр би юу байсан бохоо. Фитнесийг одоо Улаанбаатарыг харсан. Улаанбаатарын фитнесүүдээр нэлээ явсан. Тэднээс туршлага судалж байгаа. Ер нь тэгээ гайгүй фитнес ч юм бол яг хүн ингээ бэлтгэлээ хийгээд тэнд ингээ амьдралаа басны 2 цаг өнгөрөөсөж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэрнээс гадна тэнд бас тийм communication одоо networking үүсдэг байхгүй. Тий. Шинэ танилтаа болдог, шинэ хүрээлэлтэй болдог. Тэгээ одоо миний санаж байгаагаар бол манай фитнесээс хамтраад бизнес хийсэн хүмүүс нэлээдгүй байна. Зөндөө байна. Нэлээдгүй байна. Одоо хэлэхээр бас нэг жоохон тийм байна тий. Би ч гэсэн өөрөө шинэ бизнесээ хамтарчаа фитнесээс олцсон байна. Тэгээ одоо дараагийн фитнесийн бизнес энэ 100 одоо эхлэе явна. Тэгээд ер нь яг фитнесийг одоо хүмүүст хэлэхэд бол энийг олон талаар ашиглаж болно. За фитнест за бэлтгэлээгээ сайхан ингээ хөлсөө гаргаа сайхан усан доороод ингээ гараа явчих бол нэг талаас. Нөгөө талаас тэнд одоо байгаа хүмүүстэй бас нэг танилцаад ажил мэргэжлийн сонирхоо тий ингээд ер нь гайгүй нэтворкинг үүсгэжүүл ер нь хэрэгтэй байдгийг. Одоо ялангуяа хуваарийн юм хийдэг хүмүүст энэ төр одоо за бай гэхэд одоо юу гэдэг
нэг байрны засвар хийдэг хүн байлаа гэхэд тэрнтэй танилцал байранда засвар хийх хэрэгтэй болох юм бол эхлээд нөгөө хин рүү залгаал асууя гэл асуух чинь. Тэгэл бие биедээ хэрэгтэй дэмтэй тустай энэ чинь бас нэг нэтворкийг үүсгэж байгаа. Тэний чинь яг нөгөө суусан газраас шороо атгаад идэх шиг л байхгүй. Атгсан шорооноос алц ихсрэл гэдэг байна шүү дээ. Тэр чинь одоо зүгээр яг ороод фитнесээ хийлээ хажуугаар ганц нэг хүмүүстэй танилцаад ингэлээ хідүүг солилоо юу идээ яа идэм мэдлээ. Дараа нь тэгэл явж байгаа л яг хэрэг гарууд өө нэр фитнес дээр тийм үүтэй уулзсан шүү дээ. Тэгэл тэндээс бас нэтворк юм. Тэгж бодоод ер нь бас фитнесийн орчин бол аюул сайн байх хэрэгтэй, гоё байх хэрэгтэй. гэж ер нь бодоод байгаа. Хүмүүс бас суугаад нэг 2 өкс олчих боломжтой. Би ч ингэсэн шүү дээ. 1 жил багш хийсэн шүү дээ яг. Тэгээ жил багш хийсэн чи би ч бүр амар танилтай болчихсон шүү дээ. Тэгэж шүү дээ. Хаач явсан чи багшаа гэл. Тэгээ би чи одоо сая шинэ ажилд орлоо шүү дээ. Суманд гэсэн үг шүү дээ. Тэгээ сум руу оронгууд л зөндөө бол манай шеф байгаа байхгүй. Тий. Тэгээд би одоо бол дунд за багаар 500 ихээр би 1000 хүн таньдаг болсон ер нь ингээд. Тэгэд энэ чи фитнес дотор ажиллаж байгаа учраас л одоо тийм дотор байсан учраас ийм олон танилтай болж чадсан байна шүү дээ. Хоёр ер нь бол бас тэр талаас нь ашиглаасаа гэж. Тэгээ би ингэж байгаа байхгүй найз нэрээ. Тэгээ би нэг айрыг зарсан шүү дээ энэ жил улаан залаад брэнд тэгээд. Тэсэн чи манай барилж 30%, барил 40-50% фитнесээс одоо танилцсан хүмүүс худалдаа борлуулалт барилж хийсэн шүү. Тэгээд бас ингээл айгүй өгөөчтэй байсан л та надаа. Тэгэхээр одоо фитнес бол зөвхөн зааланд одоо та тий одоо бэлтгэл хийж зовх гэж биш. Ойл өөрөөлөө л та. Та бас танилтай болох гэж ингэж ирж болох нэ тий. Тий одоо бүр яг сайжруулна хүрээлээ хийж байгаа юм шиг ирдэг хүмүүс байдаг шүү дээ. Ажил хийж байгаа юм шиг фитнес дээр ирэл бараг 7-8 цаг суучдаг. Тэгэл яаж нөхөр угаасаа тийм чинь тухтай юм орчин байгаа юм чинь бэлтгэлээ хичээл тэгэл ер нь тэндээ суугаал өөр ноутбукын дээр гаргаж ирээд ажлыг хийгээ сууж идэг хүмүүс байд. Тэгэл манах ч одоо кофе хоол моол гарч чад тэгэл тэндээс авч ийж байгаа бол тэндээ ингэж. Тэр бас айгүй гоё нэг төрлийн соёл шүү дээ тий. Зүг бас залуучуудын одоогийн нийгмийн хотчлтын юм соёл л доо. Хүн ч одоо янз бүрийн газараас л ер нь энерги авдаг. Фитнесээс энерги авч байгаа юм гэсэн. Зөндөө. Фитнес тэгээ сайхан нэтворкинг хүмүүсийн хажууд нь ажиллаа игээл уцаа ирэл ингээл яа. Тийм хүмүүс бол зөндөө. Миний батарей дуусаад ирэхэд би фитнес ордог. Тэгэл пул болол гардаг шүү дээ. Энерги, стресс тайлагдал ингээл. Яг амьдрал ингээл зөв зам руугаа ороод ингээл заа ингээл яг гоё боллоо шүү гэл. Тий, фитнес ч яг хаа тэгэд юу яаж байгаа л да хүнийг бас нэг 4-5 төвшөнд ер нь жоохон сайжруулаад байгаа. Булчин ширүүмснээс гадна одоо бодисын солилцоо тэгээ дааврын тэнцвэрчил энэ төр гэл асар олон байдлаар л хүн сайн нөлөөлж байгаа байхгүй тий. Тийм болохоор ер нь бол фитнесийг бол хүн болон бас хийх хэрэгтэй. Ер нь бол бие одоо ингэдэй нийтийн биеийн тамир гэдэг юмыг Монголд ингэ ярьдаг штэ. Тий. Тэгэн гот ингэдэй байхгүй одоо 10 жилийн сурагчдыг ч гэсэн ингэ харахаар биеийн тамир хичээл орж ингэ сакс тоглуулаад болбол төлөв. Одоо нэгсэндээ нийтийн биеийн тамир гэдэг сакс болбол төсөөлөд байгаа. Миний орон зүгээр би бодлохтой бол зүгээр хэрвээ бие биштэй биеийн тамирын багш нь байсан бол би тэднийг 40 минутын дотор зөв нэг хүүхдийг доотлны 400-500 калори шатаалал гаргах. Бүгдийг мөлхүүлээр гаргах. Төмөр өрөхгүй шүү дээ өөртөө биеийн жингээр тий. Тэгжээс тэр хүүхдүүд ч одоо юу гэдэг биеийн задардаг ачаал авдаг булцсан томортой ургадаг. Тэгжээс тэр чи яг нийтийн биеийн тамир болох хэрэгтэй байхгүй. Гэхдээ одоо ингээл харахаар ер нь тэгээ сакс волейбол бол ер нь спорт гэл ингээд үү. Сакс тоглож чаддаг хүмүүс байна, муу хүмүүс байна. Одоо энийг айгу эвгүй сэдвэлтэй яг тоглодог хүмүүс нь бол намайг тэгэл айгу чи зөөрөө чаддаг байсан. Ингээд тахтай. Гэхдээ үнэхээр тийм л байхгүй. Чаддаг хүн байна, чаддаг хүн байна. Тийм. 10 жилийн сурагчд ялангуяа тийм. Одоо тэгэл байгууллагууд ч бас ингээл спортын наадам гэл тэгэхээр заавал сакс волейбол оруулаад тоглож чаддаг хүмүүсийг чамаагүй ингээл хүчээр нэг багт оруулаад ингээл тоглож. Тэрний орон зөв хүн болгоны чадах хэмжээний тиймэрхүү спортод өршөлтүүлэх гоё. Гоё тэнцвэртэй. За тэмцээний талаар ярив. Анхны тэмцээнийхээ талаар сайхан яриач. Яаж явж байгаад одоо тэмцээнд орох болов? Тэр сэдлийг хаанаас ав? Тэгээд тэмцээнд орох зовлон жаргал энэ гоё юмнуудаа ярив. Бодибилдинг би ч багасаа бүр амар унаг махтай. Багаал юу марайлаг гэсэн үг үү? Тийм, ер нь тархан байсан. Марайлаг байсан. Тэгээд тархах чинь бол ингэж байгаа штэ. Дотор өөх, гадна өөх гэж. Хүн чинь хідэд ирэхээр тэр их калорийг одоо хаана хадгал өөхөнд хадгалж байгаа штэ. За тийм бол гадна өөх, дотор өөх. Тэнгууд миний гадна өөх амар. Дотор өөхнөөс их. Тэнгууд яг ингээд тураад ингээд эхлэн гууц нь гадна өөх нь айгуу удаан шатдаг гэсэн бүлдэж штэ. Тэгээл ер нь би чинь нэлээд удаа хийсэн юм уу? Бараг 12 оноос хойш хийгээл
Пүү 12 онд орж ирсэн юм аа. Тий, ер нь яг 12 онд чинь Гокт яг нэг ажилд ороод удаач гэсэн нэг өвлийн спортикад гэдэг юм болол. Уулын өрөө булаацалт нь уул хэрэггүй гэл нөө цанын бааз дээр бөөнөр тэгдэж штэ тий. Тэгээ цасан дундуур чинь би ч барыг 140 хилтэй нөхөр байсан. Пүү за. Тэгээ уулын өрөө булаацалтнаа гүү гэл. Тэгээ гүүгээ замдаа тэр чинь бахардаж унаа цус мусаар бүлж бөө юм болтон уус. За. Үргэлжлээ баг ингээл амнаас цагаан хөөс захраал ингэж байгаа. Яг тэр үед тэгэл яг сэтэл орж ирж байгаа. За ер нь бол би турохгүй бол эрүүл байхгүй болохгүй юм. Ийм хэмжээний ачаалтыг би дааж чадахгүй шүү дээ гэдэг өөрөөсөө бодож байгаа. Тэгэл яг тэр үеэс фитнест явал тийм амар ихтэй турах гал яг хөө тэр үед бол мэдээлэл жоохон хомс байсан. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь судалгаа юм байсан. Тэн дээр ерөөсө хоолныхоо талаар мэдхгүй. Ер нь л болж өгөл тийм өсөглөн маркетинг явждаг. Тэгэхээр яг хөө нөгөө бодсон солилцоон удаашраад өгчлөлтөн бүр ингээд нам зогсон гол амиргүй болно тий. Өөрөө амар наан бол жижигрэл байгаа. Тэгээ яг жижигэрч байгаа юмний өгөхөр нөгөө болцсон нь ерөөхдөө бол нүрс авахгүй учраас болцсон өөр ингээд агшаал жижигрэл. Тэг ингээ харахаар турчдаг. Тэгээд буцаал жоохон нүрс ус өгөнгөт буцаал өгөө 140 дээр хүрээлэрч байгаа байхгүй тий. Тэгээд нэлээд олон жил явсан. Тэгжин гутаа ер нь ботсон байхгүй яг тэр 17 8 оны үед л яг л ботсон. За ер нь зорилгоо том ханд тавьчих. Тий тэгээд за зорилгодоо хүрээд бүр нэг алдгүй маа гэхэд яаж тэрний нэг 50% нь хүрсэн байхад би тамирчны зорилго тавиад 100% зорилготойг бодоход би тамирчин болдгоо маа гэхэд одоо байгаагаас хамаагүй сайжирна гэж бодсон байхгүй. Яаж нэг тамирчин 50% очиж хатал хангалттай гэж. Болчин доо. Тийм болчин доо. Тэгэл ерөөсөө яг за тамирчин болъё гэж зүтгэл тэгэл яг тамирчин хүн ямар байх хэвээр яаж идэх хэвээр бэлтгэлийг яаж хийх хэвээр ингээл тэгэл нүдэд эхэлж байгаа шүү дээ. Бэлтгэлээ хүндрүүлээл кардио орж ирэл хоолн дээрээ жоохон хэмждэг нарийн болол нүүрсийг ер нь идэх хэвээр байна, уургийг идэх хэвээр байна, тохируулж идэх хэвээр байна гэдэг юм аа. Тийм баланслал тий. Аливаа юм. Тэгээд явж исэн чинь тэр чинь тэгэл нэг 2 сар мөр явал айгуу гэлж. Өөрөө ядралт айгуу багтан бүртэл өөхөн штал. Багштай байсан тэр үед. Тэр чинь тэгэл нөгөө намжилтайгаа. Намжилтайгаа хоёулаа партнерлол баяраа гуруулан партнерлол. Тэр хоёр ч үүшний тамирчин. Манай баяраа гэхээр одоо нөө лавэр. За. Тэгээд бид гурав чинь яг партнерлол гуруулаа тэр Vice дээр чинь нүддэг байсан л тайлтал амар идэгсэн. Одоо тэрийг хийж чадахгүй байгаа гэж гуруулаа би бир гараал юм гэсэн. Тэр галзууруулдаг амар идэвс. Тэр хоёр ч хоёулаа тамирчин, би чинь тамирчин болох гээд тэгээд тэр хоёртын цуг нүдж байгаа шүү дээ. Тэгээ явсан ерөнхийдөө үр дүн ба шал үрсэн. Тэгж байгаа л ер нь за нэг ороод үцчих. Тэгэл ер нь яг анхны тэмцээн 22 онд орсон. Тэр чинь хотын аврагт ороод улсын аврагт ороод би чинь 140 яг байга 138 кг байсан. Тэгээ хэдтэй орсон тэмцээн. Тэгээ би 83 кг-тай орсон. 83 та. Хэдий хэлвэ? 40 гаруй юм ба тий. Бараг 50 хүрэхгүй мэн тий. 45 маа. Бас лав ассан шүү тий. Тэгж хасаад орсон. Эхнэр одоо тэгэл одоо найз нөхөд гэр бүлийнхэн бол бас шок үз. Чи юу штэ хамгийн ихэнд болохоор за эхнэр бол намайг үс дэмжиж байгаа. Тий. Тэгээ за хоолунд гэхээр ч одоо нэг чи ийм дэглэмтэй онцны хоолунд одоо хажиж өмөртүүлээд явах энэ гэл юм. Аав ээж хоёр бол яг жоохон ингэж одоо ядрааж өөрийгөө зовоох хэрэг байна уу гэх. Тэр тэмцээнд төхөж бүр ингээл ус шүйдэг штэ бүр амар зэрэг. Ээж нэр хараад бараг ойлоо шүү. Миний өвчин тосцсон юм уу гэх. Чи ерөөс яг тэгж юм чи яг өвчин тосцсон юм шиг болж. Наа чи арай хэтрэл одоо болоо юм шүү. Одоо болчихооч гэл. Тэг нэрэ. Ингэж байгаа хөвчүүл яах ингээл. Яг тэгэл тэгдэг шүү. Тийм хүмүүс тэгээд сая сүүлд бас би нөө Instagram дээр бас нэг тэмцээнд орж иж зураг тавьчихсан. Чамайг зүгээр тийм юу эффект ашиглаад ийм зураг тавиад байна тэгээ буцсан. Нэрээ оюухан ашигласан байна уу гэдэг. Тийм нэрээ тийм болцсон биз тэгээ. Тэгээ яг хуу энүүгээр яах гэсэн хэр зүгээр болдгийм байна гэдэг бос хүмүүс харах хэрэгтэй. Одоо бас нэг 150 60 кг-тай 140 кг-тай бас яг тийм зовцсон хүмүүс явж байгаа. Өөртөө ингээ гутарцсан яхаа мэдэхгүй. Тэгээ за хүнээс асуу ихээр бас жоохон нэрлэхэн санаа зовно. Эсвэл өөрийнхоороо ингээд явхаар бас дутууд илмэх юм байгаад байдаг. Тим хүмүүст яг боломж гэж харах хэрэгтэй. Энэ болдсон байна, бүтдэх юм байна. Энэ хүн чадцсан байна. Би чадах хэрэгтэй гэдэг тэр сэтлийг авах хэрэгтэй. Би ч бас яг анх тэр сэтлийг бас авч ирсэн шүү дээ. Тэр чинь би нөгөө хинээс авчихсан. Угалццэг. За. Нэвтрүүлэн үзсэн үгүй юу? Гүү. Ер нь зүгээр. Гүү. Би ч нөгөө гадаадын тийм амар лаглаг тураал амар чин хасааллаг болсон. Хүмүүсийн зургийг харж байгаа юм. За YouTube энэ төр бол амар их байдаг. Тэгэл тэднийг бол яг гадаад юм чинь. Тэг би Монголд бол тийм юм байна гэж үү. Тэг яг угалц цэцгээс гадна нэг хин
өглөө бас нэг ихч үйд юм бас wellness ангилд ортой. За. Саруул. Саруул. За. Тэр ихч ч бас амар. Тэр хоёрыг хараад Монгол хүн чадчихсан юм би болох юм бэ. Тэгэл би 3 дахь нь болсон юм даа гэж. Яг 3 дахь мэдхгүй. Гэхдээ зүгээр яг боломжтой гэдэг би тэр хүмүүсээс сэтэл авсан шиг. Яг намайг бас ингэцнийг бас хүмүүс хараад сэтэл авах хэрэгтэй. Энэ хүн чадчихсан юм бэ, болцсон юм бэ. Би бас чадгал юм байна. Энэ хүн чадсан чи би чадна. Гэдэг тиймэрхүү өнцгөр ер нь нэг хандаад нэг хараад ингүүл бас боломжгүй зүйл бол биш гэдэг нь харуулчихж байгаа. Тийм шүү дээ, тий. 40 идэл гэдэг чинь. Үгүй ер нь бол жин хасна гэдэг чинь тийм амар даваа биш шүү дээ. Ер нь бол нэлээд том челленжтэй хүн сэтгэл зүй, хоол, тэмцээнд орно гэдэг чинь өөрөө амар том челленжтэй. Тэсвэр төвчээр хадуулжил тэгэл уус мус хасах гэлээс та. Одоо яг нөгөө хүний хэрэгцээнүүд ингээд нөгөө пирамид гэж үүдэж хэрэгцээний пирамид. За тийм. Хүнд одоо хамгийн ихэнд юу хэрэгтэй гэхээр амьсгалах хэрэгцээ байгаа. Тийм дараа нь ус уух хэрэгтэй. Тэгээ хоол. За тэгэд энээс хойш бусд хэрэгцээнүүд ингэж агсан шүү дээ. Тийм. Одоо юу гэдэг байр сав машин одоо юу гэдэг тэд нар ч ингээл доошоо ингээ. Лавл хамгийн ноён өргөлтөнд байх хэвээр 3 жин 3 байх хэвээр байхгүй. Амьсгалахгүй, идэхгүй, уухгүй бол хүн амьдрч чадахгүй шүү дээ. Тэгмээ тамирчид яаж нөхөр амьсгалахаа үлдээгээд нөгөө хоёр хэрэгцээгээр хасж байгаа байхгүй. Энэ чинь бүр нөгөө үндсэн 3 буюу баг хэр оргийн хүний оролдож чаддгүй тэр 3 хэрэгцээ рүү хоёрыг нь оролдоод эхэлж байгаа байхгүй. Хоолоо хасаад эхэлчихэн. Тэнгууд одоо би чинь нэг ер дээр очиж гацчихжээ. Тийм. Ингээ хасч явж ер дээр очил гацчихжээ. Уг нь хасах 85-д ормоор байдаг. 5 ил дотоод. Тэнгууд гүрэж байгаа юм чи шүү. Сүүлийн 7 хоног хоол идэхгүй гацчихжээ. Бүр нүүрс усмасаа тэглээл. Тийм, тэглээд бүр огт юм идэхгүй. Өдрийн нэг юм 100 г цээж махтай. Тэгээ нөгөөх нь амар хатуу. Ежил тэр үед аргаас жажиглах цээж мах айгүй гоё хийж чадахгүй, айгүй муухай. Тэгээд нөө зөв усанд ингээл чанаал айгүй муухай хатуу арган. Тэгээд нөгөөж ажиллаа сүлдээ шанааны болцсон зуурж байгаа юм чи. Тэгж явж байгаа л тэгэл яг 90-ээс нэг жоохон доош оруулж ирэл. Ер нь л буух шинжгүй. Жингээ нэг 2 өдрийн дараа өгөхгүй дээ. Жин бууддаг. Дунгууд нь ус асч байгаа 2 өдөр. Огт ус уухгүй. Тэгэл явжин гуцсан тэрс яг ингээл 85 гээл. Яг жин өглөө босоод ирэнгүүт 85 гээл ороод ирж байгаа. Тэгээд нэг жоохон алхаж малхаал ингэн гуц. Яг ер нь яг тэр жин хасах тэр сүүлийн хэд өдөр л амар хэцүү. Тийм шүү дээ тий. Ус хассан уу? Ус хасж байгаа юм чи. Тэгэл хасан шүү дээ. Ус хасах үйл хамгийн хэцүү тий. Тэгээд жингийн илүүдэлтэй хүмүүс чинь усаа хасаад тэгээ усаа хассан дээрээсээ давхар саунд суугаад кардио дасгалаа хийгээд ингээд явна. Энд дээр ч одоо яг лавга өтөрч яг тэгдэг байхгүй. Нөгөө жингээ хасах гэх тэгэхээр хоёул яг сүүлийн 7 хоёул ингээ амнаас нэг сүнсэн зохицсан ингээ жоохон тацаа сүнсэн суурч байгаа. Тэгээ хоёул нэг өхөл царайтай юмнууд үлдсэн. Тэгэл хүнтэй юм дуурч чадахгүй тийм л болчихдээ. Яг гоё л да гоё. Тэр зовлон ч гэсэн тэгээд ер нь бас хүнийг айгүй тийм сахилга батжуулж идэг. Хүнийг бас өөрөөгөө нэг яаланд дийлэх. Эхлээд яг тэр 3 хэрэгцээг оролтно гэдэг чинь угаасаа л өөрөөгөө ялж ижил. Тэгээ харахад энд ус байгаад байдаг. Аваад уух чадахгүй өөрөөгөө тэгжлэн зарлж чинь. Тэр эрхийг хязгаарлах чинь тий. Гэтэл зүгээр юу гэдэг өөрөөгөө хязгаарлаж чадахгүй те одоо хоол ингээл чихэл иддэг нэг аппетиттай хүмүүс байна. Тэнгуүч ингээл хоолны дэглэмд орол яг өөрөөгөө хязгаарлаад эхэлж байгаа. Би бол ер нь яг тийм тайп байх шүү. Ер нь хоолнд айгуу дуртай. Хоолыг ер нь итгэл яг итгэл гэдэг тийм. Ер нь л хоол бодогдоод явчихдаг тийм нөхөр. Тэгэл яг тэмцээнд орохгүй л ингэн гоц нь нөгөө хоолны юу чинь бүр хойш явчихна. За хоол явах зориг бол яаж ичаалгүй явчихна чиг л. Үнэхэр хэцүүш. Тэгэл одоо кардио хийж тамирчдыг чарах ингээд дандаа хоолны бичлэг үзэл кардиогоо яг л гүйлтийн зам дээр ингээд алхаж байгаа мөртлөө ингээд ордоо хоолны бичлэг тавьчихсан нөгөөхөө хараа шүвсэж илгэлгээл. За одоо тэр нэг бизнесийн хэдэн асуултууд асууя. За фитнес ажиллуулахад одоо давуу тал бол зөндөл байгаа. Одоо асуудалтай тал нь юу гэдэг юм бэ? Фитнес ажиллуулахад одоо хүмүүс одоо ингээд харж байгаа шүү дээ. Фитнес ажиллуулаад айгу гоё л гэж бодоод идэх тий. Нөгөө талд одоо хэрэглэгчдээсээ гойх ч юм уу эсвэл ингээд нэг санал оруулах ч юм уу. За ийм фитнес ажиллуулахад нэг ийм асуудал байдаг та гэдэг нэг ийм ганц хоёр юм байна уу? Зөндөл байгаа шүү дээ. За ярил л да зөндөл байгаа шүү дээ. Яаж болж ийн үгүй юу? Юу гэдэг. За зүгээр нэг юм жишээ. Маагч одоо 3 хүүхдээ тэгэл хүүхдүүдээ секс дугуулна ингээл үгүй шүү дээ. Тэнгууд ингэж аа. За хүүхдээ одоо нэг төгөлдөр уран ч юм уу шатрын ч юм уу дугуулна өглөө сарын 1 200 сая төгрөг. Тэгээд тэр нь 7 хоногт 2 удаа орно. 7 хоногт 2 гэхлээр одоо тэр чинь сарда 4 юу 8 удаа орно гэсэн. Тэгээ нэг 200 мянган тэргэл дээшээ. За доот л нэг 180 маягтай л байна.
Тэгэнгүүт чи манай фитнес ч юм болохоор за 180-ыг дэлчгөө тэгээ та сар. Манайх 14 ламар нь бос өдрийн та өдөр болох ирээд хийж байна. Уг нь тэр хүний төлөө бид нар бас нэг үйлчлэг үзүүлээ тэр хүнд хөрөнгө оруулалт хийгээд байгаа байхгүй юу? Нэг талаасаа. Улаанбаатарын фитнесүүд бол ер нь хамгийн хямдхан 180 эхэлж байгаа. Тэгж байгаа шүү тий. Улаанбаатарт бол фитнес үнэхээр үнэтэй шүү. Тэгэл ер нь дунд чинь 300, за 250, 300 мянга. Тэгээд тэд нар ч юм болохоор тэгэл нөгөө цагийн хязгаар гаргаад оролтын хязгаар. Манайх ч юм бол 180 мянгатаа өдрийн 2 удаа ирээд орно даваа хэлээд шүү. Тийм шүү. Заавар ортоо. Тэгээ манайх ч савн фри. Баян савн асаалтаа өглөөнөөс оройртол савн баян гасж байгаа. Унтрахгүй. Зүр төлбөрийн хувьд бол ярихад бол 180 мянга бол харьцангуй бага. Яг тэр хүн ингээд өөрөө яг тэр төлбөрөө төлчөө тэрийг 100 өөрөө сайн өөрийнхөө төлөө өргөн оруулж байгаа. Би нэг ашиглах ёстой гэдэг үндслээр одоо өдөр болгон бэлтгэлээ хийгээд тэнд одоо хэлсэн шүү дээ. Давхар бэлтгэлээ чи нэтворкинг гоч үсгэн ингээд хүрээлэлээс хэлнэ. Ийм тийм боломжийг бид нар бий болгоод өгсөн. Энийг ашиглаж чадвал тэр үнийг бол мундаг хүн л гэж хэлнэ. Тэнгууд ашиглаж чадахгүй тэгчээ танаа төлбөр өндөр байна гэж ирдэг хүмүүс байна. Нэг талаас. Нөгөө талаас болохоор төлбөрөө төлчөөд өөрөө хариуцлагагүй нэг ч удаа яваагүй. Дараа нь тэгэнгүүт өстэй ажилтаа хийж байгаад явж чадаагүй. За тэгвэл манахаас чөлөө авч болох байсан гэж тэр чинь мэдээгүй. Тэгээд одоо манах шиг чөлөөг ер нь ингээ нээлттэй болгодог фитнес хэд үйт. Улаанбаатарт байдаггүй. Яваад хүмүүс өөрсдөө яг жоохон бодоод бид нар юу санал болгоцсон гэдэг нэг үнэхээр нэг сонирхол бас нэг босод фитнесүүдийн нэг харьцуулаад үзчих хэрэгтэй. Улаанбаатарын фитнесүүдээс чөлөө авах гээд үз өгөх нүгөө юу, төлбөр буцааж болох нь хугацааг нь одоо хойшлуулж өгж болох нүгөө юу. Жоохон яваад судалцахгүй. Эрхлүүлж байгаа шүү дээ үндсэндээ бол. Эрхлүүлдэг шүү дээ. Тий, амар гой боломжийг гаргацсан гой заалын нэгэд өгсөн. Тэгээд өстө бүх юм дээр нь буулт тэгэл за тийм бол одоо өстө явах тахаа хугацааг чинь дахиад эхлүүлээд гэхэл ингээд явдаг. Тэгээд ер нь бол манай эрдэмтдийн би бол одоо харж байгаагаар үйлчилгээний салбар хөгжих арай болоогүй. Хэрэглэгчдийн сэтгэл зүй болоогүй гэсэн үг. Болоогүй, хэрэглэгчд бэлэн болоогүй байх гэсэн үг. Улаанбаатарт бол одоо Улаанбаатарын үндсэн дээр зах зээлийн эргэлтээр мөнгөний урсгал бол айгуусан хэрэглэгчдээр тогтоод идэв. Хэрэглэгчд нь мөнгө төлөөд юм үйлчлүүлээд үйлчлэгийг аваа сурцсан. Манай эрдэнэ төвд бол хэцүү байгаа. Үнэндээ тааруулж одоо яадаг гэсэн үг шүү дээ. Тийм, дархан чинь бол манайх ч одоо яг эрдэнэ төвл дүрээсээ болдг юм уу, юунаас болдг юм гэдэггүй. Дархан чинь бол айгуу гоё. Үйлчлэгээний салбар нөр айгуу хөгжсөн. Хүмүүс нь үйлчлүүлээ сурцсан. Одоо дархан төчл нэг хоол идэхт хоол нуртал янз юм байдаг шүү дээ. Хямдхан тэгсэн айгуу их порцтой, айгуу чанартай тийм бол. Үйлчлэгийн салбар нь тэгээ хөгжсөн Улаанбаатарт. Тэгэхээр дархан ч одоо бараг л эрдэнэттэй ойролцох хамтаа байгаа шүү дээ. Тэгэл байгаль واخ. Тэгэхэд манад бол одоо яг гадуур байгаа үйлчлэгээний бизнес эрхэлж байгаа хүмүүсийг харахаар тэгэл ялангуяа тэр хоол хүнс юу харахаар тэгэл мүд удалгүй л хаалга барьдаг. Нэг гоё ресторан чи гоё хоол саналуулагчийг л ирээл Улаанбаатараас ч гэсэн ирээл гоё ресторан яаж тэгэл ярианасаа жоохон хазаарчлаа гэдэг. Тийм за яг зүгээр ороод харахад тийм үү. Тэгэхээр зүгээр яг фитнесийн тухайд биелэхэд бол үйлчлүүлэгчид жоохон тиймэрхүү байгаа. Одоо тэгдэ зүгээр усанд ороод ингээд зогсоход 15 минут өөрөө усанд орохгүй зүгээр усаа гойжуулаад хажууд нь ингээд суугаад бие савндаа л тэгэл гүлийг сууддаг хүмүүс байдаг байхгүй. Тийм тий. Тийм. Тэгээд би яг ингэсэн уг нь манайх ч гамтай юм шиг. Анх оюутнуудыг би бол яг ч хөнгөлтөө үнээр 10 жилийнхний хөнгөлтөө үнээр авчиж гэж бодсон. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд ч яа орж ирэнгүүт дүүшнүүдээ бүгднгийн нээж хайчаал. Тэгээд хажууд нь хоорондоо нацалтаа согсоод. Тийч цэвэр ус тэгээд гоожоод байна, мөнгө гүгээд байна. Уу яг уу бид нэр тэр хүмүүс мөнгө төлж яаж үйлчлүүлэх нь тэдний дуралтай. Гэхдээ бас нэг юм байх ёстой өстэй. Одоо цэвэр усны хэрэгцээгээ яаж байгаа вэ? Монгол улсын цэвэр усны нөөц, дэлхийн цэвэр усны нөөц гэж ярил чи бас сэдв болоо явчих واخгүй. За тийм нөгөө талаас тэгээ одоо за тэгээд одоо бусдаарч тэгээд гайгуудий. Зарим хүмүүс нь бол уцтаал загиндээ нэг сар бэлтгэл хийгээгүй би очиог багт намайг очихгүй гэж та нар мэдсэрэж намайг дуутахгүй яасан юм байна. Гэхдээ бүр амар сонь тийм шаардлага тавьдаг хэрэглэгчд бол байна. Зүгээр тэрийг жоохон нэг жоохон босод одоо фитнесүүдийг нэг жоохон судлаад үз тэгээд жоохон яваад үз. Тэгээ хотын фитнес нэг төлбөрөөдлөөд нэг сар явахгүй байгаад үз. Яваад үз тэгээд яах нь ялгааг нь мэдрэн тэгээ нэг 7 хоногийн чөлөө аваад үзтээ. Тий. Тэгэхээр зүгээр би бол хэлэхэд бол үйлчлүүлэгчдээсээ хүсэх зүйл гэх юм бол зүгээр сайхан соёлтой сайхан үйлчлүүлж. Соёлтой шүү. За
нэг асуулт асууя гэж бодоод авчирсан байсан юм аа. Бэлдээд. За манай зуны ивент бол айгүй гоё болсон. Энэ талаар жоох ярий. Тэгээд ивент хоолыг бол манай Бэк бол өөрөө тархиндаа ургуулсан бодож байгаад хийсэн. Тэгээд би бол үйлчлүүлсэн шүү дээ. Тэгээд үйлчлүүлсэн хүний хувьд айгүй сайхан байсан. Тэгээд Бэкээс бол тэр гоё санаа ургаж гарсан хүнийг ингээд тэндээс би одоо ингээд Бэкийг бас таниад байгаа байхгүй. За хүнд ингээд юу өгч гээд идэм юм те. Энэ цаад санаа нь юу юм гэл ингээл одоо фитнес нэгч хүртэл ингээл те. Компенсацийн өмнө авч ирсэн ингээд айгүй бас ингээд. Тэгэхээр Бэкийн ингээд цаана унж байгаа машин мотоцикл гэл ингээл би чинь чам мэдхийн хувьд нэг цаад мөн чанарыг ингээд мэдээд шүү дээ. Бэк чинь нэг иймэрхүүл арамтай хүндээ гэл те. Тэгээд дараа мотоциклийн тухай нэг сэдвээр ярий. Одоо болохоор зуныхаа ивент ийн талаар хоёлаа ярий. Гэхдээ яг чиний одоо тэр харсан гэдэг чинь юу л ах л та. Би бол яг ингээд нэг ажил руу ингээд сэтгэл зүрхээ зориулаад орох юм бол юу н чанартай юм хийчихээ бодож байна. Өмнө ч бас ер нь тийм байсан. Одоо Гокт ажилладаг байхдаа ч тэр өөр компанид ажилладаг байхдаа ч тэр ер нь хариуцсан ажилтайг эзэн болоод энийгээ ер нь чанартай юм хийж гэж тэгээ өөрөө одоо хүнээс нэг заавар зөвлөгөө авахаас илүү яг өөрийнхөө тэр ботсон сааснаар нэг тултал нь хийж хэл гэж тэгж боддог байсан. Одоо фитнесийг нэг ч гэсэн нээхээс өмнө энэ зураг энэ бүх юм ер нь толгоонд ингээ ургацсан байсан. Хэнийг наазаасаа гуугаад интерьерийн заслын зураг мураг гаргуулад тэгээ тоног төхөөрөмж юм байна. Энэ юм байна. Ерөөсө бүх юм ихлээр тархинд ургацсан л үүдээ. Өрцсөн байсан тий. Тийм. Тэгээ одоо юух чинь зуны тэр ивент гэж ярьж байгаа. Тэр чинь ч гэсэн бас тэгэл өмнө нь яг тэгэл ботсож авах. За хийвэл хийсэн шиг хийчихгээл. Тийм. Тэгээд яавал хамгийн гоё болох уу гэдэг өөртөө бодолцоол. Тэгэл ер нь хийцэл. Яг энэ дээр тэгээд яг надаас илүү тэгэл манай оргил манай ихнэр бас кентер чинь илүү гоё оролцоотой өөртөө гүйцэтгэл явчихсан. Би бол наа нэм байвал гоё, тийм байвал гоё гэл нэг жоох ярьсан төдий тэгсгээл тэгээд санаачилсан. Тийм ер нь тэгээ хамт ярьж байгаа санаачилсан тэрийг л. За манай зуны ивент гоё болсон болохоор хүмүүс айгүй гоё болсон баг. Бусад хүмүүс. Тэгээ нэг надад хэлдэг байхгүй юу? Одоо ингээд айгүй гоё боллоо гэл тэ. Тэгэхээр өвлийнх бас уг нь гоё болсон. Би тэгээд явж амжаагүй шүү дээ. Амар олон хүмүүс явж амжаагүй. Тэгээд яг өвлийнхоос ер нь жоохон айсан байх гэж утсан зарим хүмүүс яасан. Тэр юунаас построос амар айцсан. Пострыг хараа ер нь жоохон айц штэ гэдэг. Тэн дээрс нэг могоотой амар юм ягер майстрын зураг могоотой ийцсэн. Яг би бол ингэж утсан юм. Өвлийнхийг бол ер нь л жоохон тийм цас масаар сайхан тийм тоглоод ясны тиймэрхүү болгоё. Тэгээд цэвэр агаар цаанаасаа хоолтой унттай тухтай байлгах гэсэн байдлаар л юм бас явц. Зуных чинь ч бас ер нь тийм. За ингээд тэгэд манайх ч нэг амар олон тамирчтай шүү дээ фитнес чинь. Олон тамирчин байгаа. Тэгээд тэд нар чинь одоо ингээл одооноос ингээл 3 сараас эхлээл 4 5 сар гэл битүү тэмцээ. Тэгж явж байгаад энэ 7 сард нэг ямсгах авах боломжтой байхгүй. Тэгэл залгуулаад 9 сар 11 сар чинь тэмцээн гэвчтэй. Тэнгуут за яг тамирчдын ерөнхийдөө нэг чөлөөний одоо дундын нэг юм амралтын хугацаа гарч ирж байна. Тэгээд одоо дийлгэр сайхан байна. Тийм ч нэг сайхан ингэ явчаа. Тэгээд ер нь яван дууламжлал болгоод ингэ явчаа гэдэг. Тэгээд тэрийг зохион байгуулсан. Тэгээд дараа жил хүн нэмэгдэх байх. Тэгээд яаж хоёлаа гэнэ. Яаж зохион байгуулах вэ? Дараа жил ер нь бол нэмэгдэх. Өвлийнх зуных дээр ч гэсэн ер нь бол тогтоосон шүү дээ. Тэгээ одоо өвлийнх дээр тогтоосон. Одоо энэ зуных болвол дахиад ер нь лимит тогтооно. Тий. За зүгтээ. Усуугач манай одоо энэ iEcos гэдэг Эрдэнэтэд үйлдвэрлэдэг ус. Манай подкастыг нэвтрүүлгийг одоо ранч би ингээд нэвтрүүлэг гэж хэлээд байгаа. Энийг тэгээд надад хүмүүс хэлээд байгаа. Энд чинь нэвтрүүлэг бишээ подкаст хэлээ гэж хэлээ гэдэг байгаа. За тэгээ манай спонсор байгууллага. Ивент тэтгэгч байгууллага Lemon Bakery. iEco цэвэр ус. Идэр баялаг хариуцлага төвцөөд компани. Таны тавилга. Сайн нөө сүлд бас Facebook дээр нөө юу артдаг вэ? Жинзигийнх нэг яаж яриулах вэ гэдэг. Тэрийг харсан уу? Тийм. Гүн хараагүй. Тийм байж тээ. Тэгс чи яг ингээд нэг байцаалт өрөөнд нэг жинзи нэг нөхөр сууж байгаа хөөх. Тэгсэн чи цагдаагийн нөхөр за би олчлаа наат чи яаж ярих нь оллоо гэмтэй. Шууд яг подкаст юм өрөөлгө засангуудаа нөгөөсөө. Тэгээ бас дээр юм ихэд хэцүү байсан гэсэн үг. Үндэ тийм хэцүү байгаагүй л тэгээ шууд хамгийн яриад тэгэл юм байна л да тий.
За зүйтэй. Тэгэхээр Жензэгийнхнийг нөө яриулах ганц арга чинь л ч шүү дээ. За моциклийн талаар жоох ярив. За моцикл яагаад авах болсон бэ? Моцикл авах одоо нэгдүгээр гоё харагдах гэл ингээл зөндөө асуудлууд байна л да. Гэхдээ таны дотор одоо яагаад моцикл авъя гэдэг ийм сэтэл санаа яаж хаанаас ургаж гарч ирвэ? Моцикл би энэтхэгт сурдаг байсан. Оо за. Энэтхэг хэдэн жил сурсан бэ? Энэтхэгт 3 жил. 3 жил сурсан. Хаана? Банглор. За халуун бид. Гайгүй. Юу хойшоо юм бэ? Урагшаа. Банглор ч урагшаа гэдэг юм уу? Бүр уртаа. Оо за. Тий, тэнцээс нь ерөөсөө моцикл чинь хэрэглээ шүү дээ. Ерөөсөө мопед л унаад авах гэдэг. Ерөөсөө моцикл. Ерөөсөө л битүү моцикл. Одоо замын хөдөлгөөний ер нь 70-аас 80% баг моцикл шүү. Тэгэл айл болгон ер нь моциклтэй. Машинтай айл цуухан. Тэгэл бүгд гэрээ хэрэглээндээ моцикл унаа. Тэгээд тэндээс яг моциклийн ерөнхийдөө соёлыг бол ойлгож ирсэн. Моцикл зүгээр хэрэглээ юм шүү. Тийм тэгж бодоод тэгээд тэнд ч би моцикл ундаг байсан. Тэнцэж юм бол тэгээ гэрлэн дохоо мохол бас амар сте манайхтай зам хөдөлгөн. Тийм гэрлэн дохоо айгүй цөөхөн тэгэл дөрвөн зам уулзуурууд том уулзуурууд нь ерөөсө гэрлэн дохоо байхгүй. За зөгцөөл. Тийм зөгцөөл юм. Тэгээд эндээс тэгсэн мөртлөө моциклууд мөргөлдөхгүй шүү дээ. Ер нь бол тэгэл зам тэрэ ослол ба ер нь бол гайгүй тий. Тэгээд тэр чи явгууны зам ам байхгүй зүгээр моциклнууд ингээд битүүч ихсэн хажуугаар ингээд явгуун мос дундуураас үлзэл ингээд амар штэ бас. Тийм дундуур тэгээ моцикл унаад ингээд. За тэгээд энд өөрөө тэгээ моцикл унаад нэг хэдэн жил болчихж байгаа. Тэгээ Монголд ирээд би чи гогт ажилтдаг хотоос нэг моцикл авч унжсэн. Тэгээд сая сүүлд бас ер нь бас нэг жоохон моциклтай л гоё юм шиг санагдаад ирлээс. Тэгээд Бек гэдэг байгаа шүү дээ. Бек чи баавга шиг тэгсэн чи баавга гэдэг моцикл авчихсан биз дээ өөрөө. Тий, тэр чи Royal Enfield энэтхэгийн брэнд. Би энэтхэгт байхад угаасаа ер нь нэг жоохон чадaltaй чансаатай гайгүй ирчүүд нэр нь Royal Enfield оноо шүү. Тий. Ажил амьдрал нь гайгүй тий. Тэгээд бас нэг жоохон классик энэ юм харуулъя гэсэн. Одоо Монгол машинаар бол бензэрхүү юм да. Тий, бензэрхүү. Моциклийн бензэл гэсэн үг. Тэгээ чи хамгийн эртний моциклийн үйлдвэр тэгээд яг англи гаралтай тэгээ энэтхэгчүүд бодлож аваад энэтхэхгүй л болгоод одоо энэтхэгт үйлдвэр нь байдаг. Тэгэхээр Royal Enfield-ийг яг тэр үед хардаг байж агаад тэгээд Монголд аль биесээр орж ирээд ингээд тэгжсэн чи яг 25 онд өнгөрсөн жил тэр BR 650 чи. Ер нь бол Interceptor 650 гэж үзэж агаад тэгээд Scrambler төрөл гарангуйтай тэрийг BR 650 нэрлэлцээ байхгүй. Тэгээд тэрийг нь яг би зүгээр шоурумээр нь орж үзье гэдээ орсон ч юм бүр шүү. Тэгээд авцсан уу? Эхнэрээ зугаас наатахаас. Яа, нодраал. Ерөөсөө наатахаас. Ерөөсөө яг чиний мэцэг. Шоурумын хойморд байсан л та. Тий. Тэгээ би бас яг 7 хоногийн өмнө заяа шоурум орж үзсэн байхгүй. Тэгээд ингээд харчаад энэ ямар гоё моцикл вэ? За би ер нь явандаа энийг л авч унаа да гэд. Тэгээд би энд ирсэн фитнес руу орох гэсэн чинь нөгөө моцикл гадаа зогсож чинь. Тэгээ пүү энэ юу вэ гэж тэгсэн чинь Бек. Энэ хиний каск вэ гэсэн би фитнес руу ороод. Тэгээ каскны эзний тодруулчвал хин гэдэг нь мэддэгдэж. Тэгсэн чинь Бекийн каск шүү дээ. Тэгэхээр за гэж. Тэр чи яг тэгэл юу нэхнэрийн ятгалаханд ороод авт. За тий. Наатах уусч. Наач мөр чиний биеинд ч тохирох юм байна. Тэгээд тэр чин 600 мотортой бас жижиг юм биш. Мотор нь ч том юм байна. Бертачи хүчтэй ч юм байна. Өстой гоё. Моцикл унах нэг цаанаа нэг өөр юм мэдрэмж байдаг те. Тэрийг одоо юу гэж хэлэх вэ? Би сайн хэлж мэддгүй. Гэхдээ л нэг цаанаасаа юм нэг жинхэнэ юм ир хүнч болоод байгаа юм шиг яриач ир хүн болгоно. Одоо айгүй хаваартай эрсдэлтэй шүү дээ моцикл. Тийм болохоор нэг жоохон адреналин ялгарна ч гинүү. Нэг цаанаал нэг юм сүнс нь өөр байт юм надад мэдрэмж нь. Тий. Би спорт байк 4 цилиндртэй моцикл унж утсан. Дуу нөр, мэдрэмж нь нөр. Одоо энэ 650-тай байкнууд, 1000-тай байкнууд мэдрэмж нь бас өөр. 6 цилиндр, 4 цилиндр энэ ажиллаж. 6 гэж мэдгүй 4 цилиндртэй. Дуу нөр. Тэнгуут чинь Royal Enfield чинь 2 цилиндртэй. Тэгээ 2 цилиндр чи яаж дурдаг вэ? Лүг гэх юм гоё ээлжсэн дуутай. Яг цэвэр юм гоё моторын дуу. Байкнууд ч болохоор машины дуу шиг болчихдог. Спорт машины дуу. Тийм шингэн мөртлөө тийм морилсан дуу. Тийм тий. Тэгмэд яг юм хүчтэй гоё юм 50-тэй лүг хүчтэй нь мэдрэгддэг тий. Лүг гэдэг нэг тиймэрхүү мотор. Тийм моторын дуу чинь ерөөхдөө хавардсан мэдрэмж байхгүй.
Тэгээ одоо юм цахилгаан байк ингээл цахилгаан юмнууд аягүй гарцсан. Тэгээд яг ийм механик хоропны араа солиод салхийг биеэр мэдэрч байгаа. Машин дотор суугаа шилэнгээ салхиж хаацсан тийм биш. Салхийг чи биеэр мэдэрч байгаа. Тэр гоё тийм салхины халуун нэр хэлэх гээд байгаа санаа тэр юм биш үү? Тийм тэгээд хүн яг ингээд нөө хурд явах тусам ингээд нөө салхи улам ингээд тийм тэр чинь юусэн яг нөгөө хамгийн ховор мэдрэмж чинь. Тэгээд яг чин доороо дотоод шаталтын яг цэвэр хөдөлгүүрийг одоо хоёр үлнийхээ цосоор авчуулаад өөрөө араагаа солиод хурдаа тааруулаад тэр салхийг мэдрээд явна. Тэг ганцаархна яг өөр өөртөө явж байгаа тэр чинь. Тэр мэдрэмж чинь өөрөө айгүй гоё тийм одоо юу гэдэг стресс тайлах, тийм кайф өгдөг тийм мэдрэмж. Хурдан яваад ингээм сүлжээд явах бол тийм сонирн биш. Зүгээр надад бол би бол биер авдаг чинь бас зүгээр нэг сайхан ийш одоо хөдөө гараад өвсгөл тий. Яг засмал замаас гараад ингээд тэгээ бүр нэг адвенчер энэ төр бол ингээд бүр ингээ явчих гэсэн бодол байхгүй. Тэгээ хот дотроо ч унцдаг, заавархан ингээ хөдөө гадаа гараад явцдаг. Дээшээ ингэт мэнгт рүү ингээл гараад явчих. Байгаль нь ямар гоё илээ. Тэгээ каск нийч нэг гоё юм. Одоо машин чи юм хоёр багантай тэгээ дээвэр нь юм шүү дээ. Харах өнцөг ер нь бол юм дөрвөлзэн цонхтой шүү дээ. Тэнгууд моцикл төр чинь тэгдэг байхгүй сайхан. Каска хөдөө явж сайхан каска авцал шүү дээ. Салхийг үсрээр мэдрээ сайхан харлаа л тэгэл. Ингэж хараал шүү дээ 360 хараал юм шүү дээ. Мөр унж байгаа юм шиг л. Тийм мөр унж байгаа юм шиг. Тэр мэдрэмж нь өөрөө. Байнгын 90 100 та давхдаг мөр гэсэн үг шүү дээ. Чи яг надад бол тэр давхих мэдрэмж нь бол тийм гоё биш. Зүгээр яг харин ч эсэргээр гоё хөдөө зам дээр гоё зөөл яваад тэр цэвэр агаар дуу чимээ тий хөдөөний тэр тайван байдлыг моцикл дээрээс мэдрэх ч өөрөө гоё байхгүй. Тэгэд гол нь тэр байгалийн үзэсгэлэн гэдэг юм ийг л гоё хармаар шүү дээ. Моцикл дээрээс явна. Үзэгдэл солигдсон шүү дээ тий. Хурд үзэгдэл. Тэгээ морийг бодоход нэг арай жоохон хурдан явна гэж. Тий тэр нь айгүй гоё. Машинтай бол тэр мэдрэхгүй шүү дээ. Машин дотор хөгжмөө сангалцуул тэгэл тэр байгалийн сайхан нам күн дуу чимээ байхгүй бол чинь машин ч өөр айгүй ч юм дээ. Гих мэдчихлээ. За ярилцлага маань одоо сайхан боллоо. Тэгээд жаргахаас өмнө одоо асуугаагүй ярихыг хүссэн сэдв байна уу? Өөрчдөө яа. Асуулт хариулцмаар. Асуулт хариулал ямар вэ? Яриал ямар вэ? Энэ манай хамтран хийж байгаа залуу маань цагаан ингэ тохиод болж өгдөг. За тэгээд бэлгээ үгүй да. Манай энэ 50 жилийн үед зориулж байгаа подкаст нэвтрүүлгийн маань энэ Lemon Bakery гэдэг одоо манай Эрдэнэттэй үйлдвэрлэж байгаа энэ бекери байгаа. За баярлалаа. За тэгээд бас болоог байна. Тарчигнуулаад за идэр баялаг гэдэг энэ манай Эрдэнэтийн 20 жил болж байгаа юм Тэ. Идэр баялаг гэдэг компани бол бас их мундаг компани байлээ. 20 жил гаруй болж байгаа одоо махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэгээд одоо энийг одоо хариуцж ажиллаж байгаа бүсгүй маань манай фитнест бүгдрээтэй хамт явдаг. Бас бүсгүй эдийн марафонд гүйдэг гэл энэ бүсгүй маань мэдсэн үү? За тэгээд ингээд ийм спонсортой 3 спонсор байгуулга байгаа. Тэгээд намайг ингээд спонсорлж байгаа. Тэгээд найзаагаа одоо хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. Үнэхээр сайхан яриа өрнүүллээ. Яриул ах юм байна л ойлоо одоо тэгээд цаг 2 цаг ч ярихаар юм байна. Тэгээд чи одоо намайг дуудаж айраг майрыг тавиад дууд. Айраг манай айраг энэ жил нэрээ борлогдоод дууссан. Цагаан сарын өмнө бол яг нөө тэмцээнд бэлж яхад нөө ус асал амар цангаал тэр үедээ яг уснаас ил айраг бодогдвол нэг сайхан сингээс хүүтэй айраг байвал гэл яг бод. Уух юмсан гэл чи улаан залуутай айргийг уух юмсан гэл цангаж байгаа юм да. За тэгээд өөрж оролцсон явдалд баярлалаа. Цаашдын ажил үүсэнд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Эрдэнэт хотын түүх 50 жилийн өмнө тохиолдуулсан Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэх залуусаа дэмжих контент маркетингийн ажлууд хийхээр төлөвлөд байна. Үүнд подкаст, рил маркетинг контент, donation marketing контент гэх ажлууд багтана. Энэхүү танд санал болгож буй 3 контентыг та 600,000 төгрөг ба түүнээс дээш төгрөгөөр дэмжлэг үзүүлж ирээдүйн болсон хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийж бидний санаачилсан. Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх хүүхдийн тасагт эрчим зэмчлэгээний хэсэгт хандивлах 20 сая төгрөгийн аянд нэгдэх юм. Ингэснээр та Эрдэнэт 50 жил миний онцлог 50 залуу подкаст нэвтрүүлэгт оролцох мөн танд 200,000 төгрөгийн гарын бэлэг үлдэх болно. Эрдэнэт хотын ирээдүйн болсон хүүхдүүдэд эрүүл мэндэд нь бодит хөрөнгө оруулалт хийх, таны бизнес
Real marketing контенттой болох, donation марафон контенттой болох, Эрдэнэтийн залуус 50 ивент арга хэмжээнд урилгаар оролцох боломжийг эрхэм Эрдэнэт хотын иргэн бизнес эрхлэгч танд санал болгож байгаадаа баяртай байна.